Өнөөдөр нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан болж нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөр батлах асуудлаар хилцсэн байна. За гэвч уг хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр хийхээр боловсруулсан ажлуудын дунд нэлээд хэдэн ажил нь сургалт зохион байгуулах байсан бөгөөд хангалтгүй гэж үзсэн учраас батлахаас татгалцсан байна. Нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн ямар нэгэн хурал ёс юм шиг товлсон цагаасаа үргэлж цаг орчим хоцорч эхэлдэг. Өнөөдрийн хувьд үүний нэг адил арга хүрэхгүй тэргүүлэгчид хуралдах гэж байж мөн л товлсон цагаасаа цаг гаруй хоцорч байж хурал эхэлсэн. Өнөөдрийн баталгаар хэлэлцсэн хөтөлбөрийн хувьд нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурдаар орж байгаа 3 дахь хөтөлбөр юм. Гэвч уг хөтөлбөрийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих гэж нэрлсэн ч тэдний өмнө тулгамддаг асуудлыг улс ортой шийдэхээр ажил тун цөөн байсан юм а. Хөтөлбөрийг 4 зорилттой 19 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр боловсруулсан. Хийхээр төлөвлөсөн ажлуудын дийлэнх нь сургалт. Мөн тэдний боловсруулсан хөтөлбөрөөр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд ур чадварын тэмцээн зохион байгуулж, тэдний бэрхшээлийн хэмжээг магадлан тодорхойлдог, эмнэлгийн өрөө орчныг тохижуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөрчигдөж байгаа явдал багасгах гинэ. Спорт нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль цэцэрлэгт сурч хөгжих нөхцөл боломжоор хангах, тэдний боловсролын түвшингийн нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулнаа. Нэгдүгээрт нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх чиглэлээр ур чадвар тэмцээнүүд зохион байгуулах юм. Тавдугаарт нь дүүргүүдийн эмнэлэг хөтөлбөрийн мандлах комисс хуралдаг өрөө болон орчныг тохижуулах гэсэн төрөөс үзүүлэх, нийгмийн халамж дэмжлэг олох, үйлчлэгийн ачааллыг буруулах зорилгоор төрийн бас байгууллагуудтай илүү төлөвлөгөө хамтран ажиллана. Спорт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудын сургалтуудыг төрийн албаагч болон иргэдэд байнга зохион байгуулах. Тавдугаарт нь байгалийн гамшиг эрсдлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс биеийг хэрхэн хамгаалах, анхан шатны эзэмж үзүүлэх талаар сургалт зохион байгуулах. Хөтөлбөрийг 2017-оос 2020 он хүртэл хэрэгжихээр боловсруулсан. Санхүүжилтийн хувьд энэ жил 50 сая, 2020 он хүртэл ирэх жилүүдэд хэл бүр 100 сая байхаар тооцоолжээ. Мөн өөр их усүрүүдийг олон гэдгийг хэлж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэхийн тулд сэтгэл гарган боловсруулсан бол тэдний өмнө тулгамдж байгаа асуудлаас ядаж нэгийг нь даацтайхан шийдэх төлөвлөгөө гарах байлаа. Хөтөлбөр дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэхийн тулд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэсэн зорилтыг дэвшүүлсэн байна. Гэвч хөтөлбөр танилцуулахдаа тал талын мэдээлэл өгөх байгууллагууд нь хуралдаа ирсэнгүй. Хөтөлбөр боловсруулахдаа уялдаа холбоотой ажиллаж чадаагүй байна гэх саналыг зарим тэргүүлэгчид хэлж байлаа. Тиймээс өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөрийг батлахаас татгалзлаа.